За багал орчны яамнаас суя. Энэ өмнөх засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороод явж байсан л да говийг усчлуулах гэдэг гişүүд бас яриад байна. Тэгэхээр манай улсад энэ одоо үйлдвэрлэлийнхаа боломжийг тэлэх одоо мөнгө олдог энэ салбараа тэлэхэд нэг 3-4 хүчин зүйл маш чухал нөлөөтэй байгаа. Үүний нэг нь бол эрчим хүч, хоёрт нь энэ говийн мөс ус ороод байгаа. Гуравт нь бол хүний нөөцийн асуудал дутагдaltaй байна үнэхээр. Тэгэхээр энэ өмнөх засгийн газар дээр энэ шийдвэр нь гарцсан говийг усчлуулах гээд энэ төслийн нэгж байгуулагдсан. Энэ төслийн нэгжийн санхүүжилт нь хийгдэхгүй байгаа тухай бас мэдээлэл байна. Тэгээд энэ яагаад ингэж тавигдахгүй байгаа юм бэ? Ер нь тавигдах юм уу? За COP17-г бол ойлгож байна. Нэгэнт одоо улсаараа хамлаад ингэж явцсан зохион байгуулахаар болцсон олон улсын өмнө хөлөөс үүрэг учраас энэ дээр харин тэр төсөв мөнгөнд хүрж идэм болов яа гэм бол энийг бас одоо хийгээд улсын нүүр царай учраас хийгээд явах нь зөв бахаа гэж ингэж бодож байна. За самартай холбоотой асуудал дээр энэ Төв аймгийн Мөнгөн морьтоос асууж ирсэн. Тэгэд сүүлийн үед би тодруулж чадаагүй Мөнгөн морьт дээр энэ нөгөө самар хураалтын одоо төлөвлөгөөнд орж чадаагүй энэ гэдэг асуудал байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү яасан гэдэг дээр нэг тодруулга авчия гэж бодож байна. За хөдөөж яамнаас за ер нь бол 100 одоо гантай байсан газар тариалангийн салбарч бол маш хүнд байгаа. Танайхан болохоор ингээл нэг юм услгаатай юм уу нэг хэд гурван аж ахуй нэгжээрээ тойрол хэдгэн 30-аас 35%-ийн өсөлт төмс, хувийн өсөлт төмсөлт гэдэг ингээд нэг юм яриад байгаа. Би бол энэ чи итгэхгүй байгаа. Төрийн нарийн бичгийн дарга хэлж энэ тижээлийн үн нэмэгдээгвэ гэд нэмэгдсээ. Хэвгний чи үн тоон тутамдаа 40-оос 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн явж байгаа. Ахаач нэмэгж магадгүй гэж би бодож байгаа. Ягаад гэвэл эрэлт маш ихтэй байна л да. Тэгэхээр энэ дээр нөгөө ногоон тижээлч ургаагүй, ургац алдсан. Энэ үед энэ импортын одоо тижээлийн асуудал дээр бас нэг юм гарч ирэх л баг тийм ээ. Тэгэхээр энийг бас урдчлаад харж ясан зөв бахаа гэж ингэж бодож. За нэг зүйл асуугаад байгаа. Тэрний үгээр энэ тариаланчдын, ногоочдын энэ авсан маш их зээл байгаа. Одоо зээл аваад тарьчдаг 2 жилийн циклтэй тариалт хийдэг, өрн шийдэг, тариалдаг, хураадаг, дараа нь ургац аваад зээлээ дардаг. Ургац алдсан улсууд юугаар зээлээ дарах вэ? Тэгэхээр энэ дээр энэ зээлийн төлөлтийг хойшлуулах гэдэг асуудлыг ер нь би бас асуугаад чуулган дээр ч асуугаад олигтой хариулт авч чадахгүй байгаа. Энэ дээр ер нь ямар бодлого байгаа юм бэ? Хөдөөж юм хэлчихмээр. За төсөвтэй холбоотой зүйл нь болохоор энэ хөдөөж салбарт хэрэгжүүлж байгаа олон одоо хөтөлбөрүүд байгаа. Энэ дотор орж ирж байгаа энэ хүүгийн татаас урамшуулттай холбоотой асуудлууд байна. Нэлээд олон тэрбум төгрөг байгаа. Нэг 120-30 тэрбум төгрөг байх шиг байна. Эндээс энэ газар тариалангийн салбарынхаа зээлийн хойшлуулад энэ хүүгийн татаас дээр энэ онцгой нөхцөл байдал үүссэн үед дээр нь бодлогын арга хэмжээ авч болохгүй юу гэдэг нэг ийм асуудал. За 100 ингээд одоо гам болоод орохгүй байсан. Сэлэнг дарханд явж яхад нөгөө үүлэн дөлөөлдөх сомны асуудал хүрэлцээ байхгүй. Буудаж өгдөг. Урдаас ирж байгаа цөөхөн сум байгаа дуусцсан гэд. Энийг ер нь яагаад урьдчилаад нөөцч болдгоо юм бэ? Энэ дээр ер нь хэдэн төгрөгийн төсөв байгаа. Энэ ер нь хаана төсөв санхүү нь явд юм бэ? Энэ дээр нэг хариулт хэлээд өгмөр байна. За 2 тоо байна. Зээлийн батлан даалтын сан 20 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ одоо юунд зарцуулах мөнгө ингээд нэмэгдчихвэ? 1 минутаа нэмээд авч болох уу? Тэгж жагаад яач. Тугаан гişүүд 1 минут нэмэгдэх. За урамшуул дээр өнгөрсөн оныхоос 233 тэрбум төгрөгөөр буурсан явж байна. Урамшуулч. Хөдөө аж ахуйн салбар урамшуул дээр явд юм а. Энийг одоо зарим хүмүүсийн татаасыг шөөмжилдэг. Тэгтэл бодтой байдал энэ үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүн амаа хүнсээр хангах асуудал учраас татаас дээр явдаг. Энэ юунаас ингээд ямар урамшуул буурч вэ? За тэгээд тодорхой нэг зүйл асууя. Хүнсний ногоонд урамшуул олгож байгаа. Хүнсний ногооноос энэ манжинг яагаад ингээд ямар шийдвэрээр хасч вэ? Дэжхон сайд манжингийн одоо хангалт 100% болсон гэж энэ дээр чи бас нэг шийдвэр байх хэрэгтэй биз дээ. Энэ ямар шийдвэрээр энэ манжингийн урамшуулыг хассан гэдгээ надад хэлээд өгчүүл сайн байна. Одоо ингээд яах вэ гэхээр манайхан дахиад манжин тариалт чи унна. Урамшуулдаг юм чи ингээд унна. Тэгэхээр энэ бодлого чи ер нь зөв явж байгаа юм уу? Ямар байна? Энэ талаар нэг хариулт авч.
За 5 нэмэр хариулъя. За туван гишүүний асуултанд хариулъя. За тэр зээлийн Батланталтын сантай холбоотой 20 тэрбум төгрөг гэдэг. Энэ зээлийн Батланталтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа юм хэлбэр. Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлснээр ерөнхийлөгчийн санаачилсан 2 хөтөлбөр Атрын 4-р аян шинэ хоршоо хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлэхэд эдгээр дээр гарч байгаа Батланталтын хэмжээнд нэмэгдэх, илүү зээлийн хүрт хэмжээг нэмэгдүүлж барьцаа хөрөнгийн дутагдaltaй иргэн аж ахуйн нэгжүүдэд Батланталт гаргахад дэм болж байгаа юм хэлбэр байгаамаа. Тэгэхээр зээлийн Батланталтын сангийн агуулга тэр хүрээнд байгаа. За хүүгийн татаасын хувьд одоо хүнсний хувьсгал дээр гээд аваад үзэх юм бол 26 онд ингээд дуусч байгаатай холбоотой буурсан 640 тэрбум болж буурч байгаа. За мөн нөгөө зуданд өртсөн малчтын зээлийн хүүгийн татаас бас буурч байгаа. Энэ хүрээндээ буурсан. Яг үндсэн 4 хөтөлбөртэй холбоотой хүүгийн хөнгөлт бол татаас бол буураагүй ийм дүнтэй байгаа. За тэжээл дээр бид бас тодорхой арга хэмжээг авч байгаа. Ялангуяа бид нэр одоо ингээл зуудын эрсдлийн үнэлгээ болдог асуудал тулгархад зүүн бүсээсээ баруун бүсээсээ зүүн бүс хойд бүсээсээ өмнө бүс рүүгээ ингээл тэжээл зөөдөг. Бид нар бүрчилсэн тэжээлийн үйлдвэрүүдийг байгуулах ажлыг хийж байгаа. Тухайн бүс нутгуудад одоо услогаатай газар тариалан бий болгох, тэнд төмс хүнсний ногоо, за ногоон тэжээлээ тарих, тухайн бүсээсээ одоо хэрэгцээг хангахын болцоог бүрдүүлэх чиглэлээр бас сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээндээ одоо баруун бүсэд одоо Завхан аймагт, за Ховд аймагуудад одоо тэжээлийн үйлдвэр Дэлхийн банкны санхүүжилттэй ингээд ашиглалтанд орохоор ажиллаж байна. За түүхийн эдийн нийлүүлэлтийг бид нар одоо доктортой болгохын тулд бид нар услогаатай газар тариалан явуулах шаардлага байгаа. За хүнсний 5 төрлийн одоо бүтээгдэхүүн бид нэр урамшуул олгож байгаа. Тэгээ эдгээр урамшуулууд маань одоо тодорхой үр дүнтэй, тодорхой хугацаатай байх ёстой гэж ингэж үздэг байгаа. Зарим төрлийн бүтээгдэхүүн дээр бид нэр хугацаагүй бас олгож яваад байгаа асуудлууд бий. За тухайлах юм бол одоо бид сүүний урамшууллыг өгсний үр дүнд бас тодорхой акцууд гарч байгаа. Хүнсний ногооны урамшуул өгсний үр дүнд акцууд гарч байгаа. За эдгээр урамшууллыг олгох одоо эргэцсэн одоо шийдвэрүүд нь анх гарахтаа дотоодын хэрэгцээ хангагдсан тохиолдолд эдгээр урамшууллуудыг зорилт төвшнөттэй. Тэгэхээр хүнсний ногоон дээр бид нар харьцуулаад үзэхэд өнгөрсөн жилийн дүнгээр манжин дотоодын хэрэгцээ бүр хангах хэмжээнд хүрсэн гэдэг статистик тоо тулгуурлаж бид нар манжингийн урамшууллыг хойшлуулсан. Ингээд бусад бид нар таримлууд руугаа чигэд бид нар шилжүүлж явахгүй бол бас энэ урамшуул ингээд нэр төрлөн нэмэгдээл тоо хэмжээ нэмэгдээл гэдэг бидний шаардлагатай санхүүжилтийн урамшууллын нийт дүнгууд маань бас хүрэхгүй асуудлууд байгаа. За дээр нь энэ гангийн эрсдлийн үнэлгээгээр нэлээд эрсдэлтэй гарсан аймаг сумаар нас наривчилж гаргасан мэргэжлийн байгууллагууд. Энэ дээр мэргэжлийн байгууллагуудын холбогдох дүгнэлттэй улсын онцгой комиссийн одоо шийдвэрүүдийг гаргуулж хагаад зээлийн хүүгийн хөнгөлөлт, за эргэн төлөлтийг хойшлуулах ажлуудыг бид нар зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн онд бид нар баруун бүсийг хойшлуулаад ирсэн. Энэ жилийн тухайд ч гэсэн бид энэ ургац хураалтын дараа мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтэнд үндэслээд зээлгээ эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой байгаа. За Батбатар цэд хариулъя. Үүлэнд нөлөөлөх асуудал байгаль орчны яам хариулах хаа. За үүлэнд нөлөөлөх тухайд манай ус цагуур орчны шинжилгээний газар төсвөнд тавигддаг жилдээ нэг 600 орчим сая төгрөг. За наривчилсан мэдээ авъя гэвэл Батбатар дараах хариулж байна. Ер нь өнгөрсөн наадмын өмнө 1150 ширхгийг импортоор оруулж ирсэн. Үүнээс одоо төсөв тавигдаг учраас энэ жил талыг нь хэрэгжил талыг нь хэрэглэнэ гэсэн ийм уул нь энэ жил бүгдийг хэрэглэх зорилт аваад тэгээ ингээд 2 хувааж хэрэглэе гэдэг ийм зүйл байсан. Монголд үйлдвэрлэж эхэлж байгаа энэ пуужинг тэр пуужингийн туршилтын загварын үйлдвэрлэлд болно гэдэг тэрэн дээр төсөв зардал тавигдсан боловч харамсалтай нь нөгөө төсөв өргөн баригдахад хасагдчихсан. Хэрвээ тэр байсан бол нэг ширхэг $165 авдаг пуужин 30 орчим гэдэг чинь нэг 50 орчим доллараар хасагдаад $110 орчим дотооддоо үйлдвэрлэх буюу илүү нөөцтэй болох гаднаас хамааралгүй болох ийм боломж байсан. За
Батбатар сайд гүцээж хариулъя. За говийг усчлуулах төслийн нэгжийг уг нь сангийн сайд бид нар бас сангийн сайд дэмжлэг үзүүлээд шийдээд өгье гэсэн 856 сая төгрөгийг 2026 оны төсөвтөнд тавиад өмнөх 25 он бол 230 сая байсан. Төслийн нэгжийн бичгийг өгчөөл төсвийн төсөлтөд оруулаад аюу засгийн газар дээр боогод өргөн барьчаа гэдэг тийм зүйл ясан харамсалтай нь өргөн баригдахад тэр нь алга болчихсоо одоо тэгээд тийм л хариулт байна да. Төв аймгийн мөнгөн мөрдийн самрын тухайд 8 сарын 10-ны дотор бичгээ ирүүлэх ёстой. Надад биш ойн газар дээрсэн бичгээрээ бол 9 сарын 5-ны өдөр тухайн Төв аймгийн засаг дарга одоо үйлдвэрлэлийн зориултаар бас ахуйн зориултаар 250 мянган тонн гэсэн баха самар бэлтия гэдэг бичиг ирсэн. Тэрэн дээр журмынхан хугацаа дууссан. Одоо нэгэн журам нь байгаа учраас би бол нэг л зүйл хэлж байгаа. Нэг бол журмаа өөрчилчихэд Хариулт авчиад яг сангийн амнамж яриулах уу? Хариулт авах. 2 номер батл. Аюу. Батлуудар 6 номер. Сагуур орчны шинжилгээний газрын дарга Баталга байна. Туван гишүүний асуултанд хариулъя. За энэ жилийн үед 1150-ыг оруулж ирсэн. Өмнө ковидоос болоод энэ тесэрч дэлбэрэх бодисын хяналт дотоод чангараад бүгд найрамд хятад ард улсаас оруулж ирэхэд хүндрэл учирч ирсэн. Тэр утгаар нь бид нар дотоод үйлдвэрлэлийг гэдэг арга зам арил хийлээд явж байгаа. За энэ жилийн үед бол төсөвдөр бол яг улсын төсөвдөр суугаагүй. Гэхдээ энэ орон нутгийн хөгжлийн сангийн сумын орон нутгийн хөгжлийн сангийн журамд бол малын одоо хөлийн татвараас орсон мөнгөөр зарцуулах чиглэлд нь бол хурд үндэс зориудаар нэмэгдүүлэх гэсэн зардал байгаа. Тэр утгаар нь аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвүүдэд бол хэрэгцээ шаардлагыг хараад төсвийг орон нутгаас гаргуулад явна шүү гэдэг юм чиглэл өгсөн байна.